За тэгэхээр студ маань дараагийн зочин ирсэн байна. Тэгэхээр дараагийн зочин маань бол Монгол Улсын Эрдмийн их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор профессор Бүрөвсөрөн. За гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал профессор доктор профессор Нарманд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр хоёртоо өглөө нэмэн төргий. Өглөө нэмэн. За тэгэхээр эхний асуултаа мэдээж Монгол Улсын Эрдмийн их сургууль гэхээр өдөрчд маань жоохон сонирн байж магадгүй л тий. За ямар сургууль шин сонсогдож байгаа юм. Шин сонсогдож байгаа Монгол Улсын Эрдмийн их сургууль гэхээр сургуулийнхаа талаар залцуулаач. За. Тэгэхээр Монгол Улсын Эрдмийн их сургуулийн тухай ярих юм нь одоо 2004 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж гисэн өнөөдөр 12 жилийн түүхтэй манай сургуулийг төгссөн 8000 орчим магиструуд, докторууд, нийт төгсөгчдөө энэ завшааныг ашиглаад өглөөний мэнд хүргье. Тэгэхээр манай сургууль зөвхөн түүхэн товчоон гэж хэлэх юм бол бүр 1979 онд Монгол Улсын их сургуулийн дээрх Орос хэлний институт. Тэгээд дараа нь Орос хэлний багшийн дээд сургууль, гадаад хэлний дээд сургууль. Тэгээд 1999 онд Хүмүүлийн ухааны их сургууль байгуулагдаад Хүмүүлийн ухааны их сургуулийн бүрэлдэхүүнд магистр докторийн сургалтыг эрхэлсэн Эрдмийн сургууль 2004 онд байгуулагдсан. Тэгээд одоо энэ 21-р зуун гэдэг бол мэдлэгийн зуун. Дээрээс нь одоо ердийн боловсрал гэдэг ойлголтоос гадна насан туршидад зориулсан боловсрал, тасралтгүй боловсрал гэдэг асуудал дэлхийн одоо боловсролын глобал асуудал болж байгаа. Энэ 90-100-д манайх үйл ажиллагаагаа тэр дэлхийн жишгт хүргэхийн тулд 2015 онд манайх Хүмүүлийн ухааны их сургуулийн Харьяа Эрдмийн сургууль болоод 2016 онд бие даасан магистр доктор төгсөлтийн дараах сургалт Эрдмийн зэргийн боловсрал эрхэлдэг Монгол Улсын Эрдмийн их сургууль гэдэг ийм статустай болсон. Тэгэхээр өөрөөр нэг товчхон хэлэхэд ерөөсөө судалгааны их сургууль гэсэн үг. Энэ утгаараа Монголын боловсролын салбар, дээд боловсролын салбарт бол манайх анхдагч түүч явуулсан ийм сургууль. Бакалаврын боловсролтой хүмүүст Хоёр дахь бакалаврын боловсролыг олгоно. Дээрээс нь магистр, докторийн боловсрол. Тэгээ энэ 12 жилийн хугацаанд бол манайхыг одоо Орос, Монгол, Америк, Япон, Пакистан, Турк гэх мэтийн гадаадын болоод Монголын нийт 8000 хүн төгсөж гарсны дотор 140 хүн бол докторийн зэрэгтэй боловсролын доктор энэ зэрэг хамгаалж гарсан. Нийтээр хичнээн төрлийн мэргэжлэр танах сургалтад олгодог бай. За манайх бол одоогийн байдлаар 2016-17 оны хичээлийн жилийн байдлаар бол одоо 8 чиглэлээр докторийн сургалтыг, 17 чиглэлээр магистрийн сургалтыг, за бакалаврын 2 дахь мэргэжил олгож байгаа энэ 4 чиглэлээр, за дээрээс нь урт багийн хугацааны сертификатын сургалтуудыг, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрэлт, нийгмийн эрэлтэд нийцсэн ийм сургалтыг насан туршидад зориулж тасралтгүй боловсролын хүрээнд явуулж байгаа гэж ингэж ойлгож байна. За тэгээ магистр докторийн энэ чиглэл дотор бол одоо нийгэм хүмүүлийн шинжилгээ ухааны орчин үеийн чиглэл, өөрөөр хэлбэл 90-ад он хүртэл явж байсан дэр уламжлалт чиглэлүүдийг улам өргөжүүлж, баяжуулж глобал түвшинд дэлхийн шинжтэй, бүс нутгийн шинжтэй ийм асуудлуудыг одоо шийдэхэд чиглэгдсэн ийм шин чиглэлээр бизнесийн удирдлага, эрх зүй, боловсролын удирдлага гэх мэт ийм шин чиглэлүүдээр сургалт явуулж байгаа. Гаднаас ирж суралцж байгаа оюутнууд голцоо ямар чиглэлээр танай сургуулийг одоо сонгож суралцдаг юм бэ? За гаднаас ирж байгаа одоо суралцагчдын дунд бол одоо бид нар тэр боловсролын боловсрол судлалын чиглэлүүд байна, соёл судлалын чиглэл байна, Монгол судлал байна. Соёл судлал гэдэг ингээд өөрөөр хэлбэл одоо урлагийн төрөл зүйлүүдийг зөвхөн урлаг судлал талаас нь биш. Урлаг чинь өөрөө соёлын нэг бүрэлдэхүүн. Тэгэхээр урлагийн төрөл зүйлүүдийг соёлын талаас нь бүр илүү өргөн хүрээнд цогц байдлаар нь судалдаг. Боловсролын асуудлуудыг одоо манайх чинь нөгөө гадаад хэлний уламжилт сургалт, гадаад хэлний сургалтын чиглэлээр манайх бол брэнд чиглэл гэж хэлж байна. Тэгэхээр харьцуулсан боловсрол судлалын чиглэлээр, харьцуулсан соёл судлалын чиглэлээр гээд ингээд яваад ирэхээр бол нөгөө глобал шинжтэй өргөн хүрээтэй олон шинжилгээ ухааны зааг дээр ийм судалгаанууд явагдаж байгаа. Тэгэхээр сая хэллээ насан туршидын гэдэг
хэлснээс илүү тулгуурлаж байгаа. Тэгээ сурвалж судалгааны хийж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө ажилтай хүмүүс сурах боломжтой гэсэн үг тийм. Бид нар бол нөгөө бакалаврын ангид суuna гэхээр одоо өглөө сургууль очиод ингээд суухаар одоо нөгөө жоохон хүмүүстэй өдөр болгож чад явгаас гадна нөгөө баахан жоохон хүмүүстэй ороо суугаал нь тэр нөгөө бидний ярьдаг нөгөө бямби анги тэгээд ажилттай хүмүүстэй оройсон орой анги гэсэн сургалтууд байгаа. Тэгэхээр орой ангийн нөгөө бакалаврын сургалтууд болон танаа мэдээж нөгөө ууган сургууль олон жилийн түүхтэй тэгэхээр гадаад харилцаач гэдэг юм энэ тал дээр ерөнхийдөө ямар хамтын ажиллагаатай байгууллагууд байна. Гадагшаа ахаад сурах боломжууд байна уу? Энэ тал дээр та. Тэгээ сая бүрсрэн захирал доктор магистрийн сургалтын талаар тавьчихсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө эрдмийн сургууль чинь Монголоос эрдмийн сургууль чинь өөрөө Монгол улсын дэд боловсролын салбарт судалгааны анхны сургууль гэдэг тодтолтой гарч ирж байгаа. Тэр утгаараа дандаа насан туршид зориулсан насан туршийн боловсролын сургууль юм байгаа. Тэгэхээр тэр оройн сургалт гэдээ яриад одоо хүмүүс оройн сургалт, ичнээ сургалт янз бүрээр яриад байгаа. Тэгэхээр энэ сургалт маань ер нь бас л нөгөө энэ 100-д одоо хүмүүс чинь өөрснөө хүнийг өөрөөс нь хөгжихийг шаардж байгаа шүү дээ. Хөгжлийн хурц маань өөрөө шаарж байгаа. Тэр утгаараа хүний хөгжилд зориулсан сургалтаа гэж нөгөө талаас нь бас тодтогоод байгаа. Тэгэхээр хүн энэ 100-д одоо энэ хурцтай хөгжлийн 900-д амьдрахын тулд хөгжих ёстой, насан туршид боловсрох ёстой. Тэр утгаараа насан туршийн боловсролын нэг одоо сургалтын нэг хэлбэр буюу тэр оройн сургалт гэж яриад байгаа. Тэгэхээр 2004 онд манай эрдмийн сургууль анх энэ оройн сургалтыг нээж эхэлсэн. Тэгээд 2004 онд анх англи хэлний орчуулагчийн бакалаврын зэрэг олох. Нөгөө 2 дахь 3 дахь боловсрал гэсэн үг шүү дээ. Бакалаврын боловсрал. Тэгээд өмнө нь бакалаврын зэрэгтэй байсан хүмүүст зориулсан сургалтыг хийсэн. Тэгээд 2004 онд англи хэлний орчуулагчийн боловсрал англи хэлний бакалаврын зэрэг олох сургалт хийсэн. Тэгээд тэрнээс хойш Японы хэлний орчуулагч, Хятад хэлний орчуулагч, Солонгос хэлний орчуулагч, Орос хэлний орчуулагч, Франц, Герман хэлний орчуулагч гэдэг энэ англи хэлний орчуулгын чиглэлээр одоо мэргэжлийн сургалт явуулах гадна бизнесийн удирдлагын салбар байна. Бизнесийн удирдлага, нэгтлэн бодох бүртгэл, маркетингийн менежмент, хүний нөөцийн менежмент гэсэн 4 мэргэжлэр мөн бакалаврын зэргийг олгож байгаа. Тэгээ энэ сургалт маань өөрийнхөө онцлогтой. Тэгээ манайх ч одоо яг энэ сургалтын одоо Монгол улсад хэрэгжүүлсэн туршлага болсон сургууль гэж шууд хэлж болно. Тэгээ анх эхлүүлсэн. Тэгээд энэ сургалт маань өөрөө насан туршид зориулсан учраас маш уян хатан хөтөлбөрийг шаарддаг, цаг нарны хувьд ч гэсэн, программын хувьд ч гэсэн, багшлах боловсон хүчний хувьд ч гэсэн өөрийнхөө өөрмөц онцлогтой олон туршлагыг биднээс шаарддаг, өөрмөц онцлогтой сургалт байгаа. Энэ утгаараа бид нар оройн цагаар сургалтыг явуулна да. Ерөнхийдөө хэлний ангис орж байгаа хүмүүс бол ер нь ажлын 2 өдөр орой 4-өөс 9 хүртэл явна шүү дээ. Тэгээд хагасаа өдөр өглөө 9-өөс орой 4, 5 хүртэл бүтэн явж байгаа. Тэр бизнесийн удирдлагын чиглэлийн хүмүүс бол ерөнхийдөө бас онцлогтойгоор, мэргэжлийн онцлогтойгоор 5 дахь өдөр орой 4-өөс орой хүртэл тэгээд хагасаа өдөр явж байгаа. Тэгэхээр хугацааны хувьд бол ерөнхийдөө ажлын бус цагаар ажиллахаар зохицуулж байгаа сургалт гэж байна. Нийт хугацааны хувьд хэрэг удаа сурах. 2.5. Сонирхож байгаа хүмүүсийн тоо ер нь хэр нэмэгдэж байна? Одоо яг энэ саяны таны хэлсэн сургалтын дээр. Тийм. Тэгэхээр энэ жилээс жил ирэх тусмаа сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа. Аливаа байгууллагууд одоо бүх л нийгэм, соёл, бизнесийн бүх л салбаруудад өөрөө хүнийг мэрэгчлээ байхыг давхар хос мэрэгчлээ байхыг өөрөө шаардаад ирж шít. Жишээлбэл одоо та нар сэтгүүлчид дахиад англи хэлний ч юм уу, орос хэлний ч юм уу, өшөө гадаад хэлнүүдийн чадрыг шаардаад эхэлж байгаа. Энэ утгаараа бол энэ нийгмийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа. Тиймээс ч төгсөгчдийн тоо жилээс жил нэмэгдэж байна гэж хэлж байна. Энэ бас онцлогтой байх тийм. Мэдээж надад хэрэгтэй гэд бид нар 2 дахь боловсролыг сонгож байгаа учраас сурах идэх нь ч бас нэлээд өндөр байдаг бах тийм ээ. Тийм, арай илүү хариуцлагатай ханддаг тийм. Аха. Багш нарын хувьд мэргэжлийн боловсруучны хувьд. Тэгэхээр манайх бол судалгааны их сургууль гэдэг утгаараа одоо энэ 12-3 жилийн хугацаанд бол бид нэр хангалттай төлөвлөсөн гэж бодож байгаа. Манайх бол одоо ердийн нөгөө уламжилт их сургуулийн бүтцээс бол өөр тэнхэм факультет биш, профессорын багийн бүтцтэй. Энэ профессорын багийн бүрэлдэхүүнд бол одоо шинжилгээ ухааны академийн хүрээлэнгүүд, Монгол Улсын их сургууль, ШүТИС, одоо аж ахуй хангаах гэх мэтийн одоо манай тэргүүлэх их сургуулиудын салбартаа тэргүүлж байгаа судалгаа хийж байгаа докторуудаас бүрдсэн. Манай багш нар бол 100% эрдмийн зэрэгтэй ийм профессорын багууд багшилж байна. Тэгээд дээрэс нь би энэ дэр нэмээд хэлэхэд бол манай сургалт бол магистр доктор бол ялангуяа ангид суугаад багш самбарын ур зогсоод явдаг тийм сургалт огт биш. Судалгааны арга зүйдээр бид нар голлож одоо суралцагчдыг цэнэглээд тэгээд яг үйлдвэрлэлийн бааз дээрээ судалгаагаа хийх явцдаа суралцдаг. Ийм сургалтын чиглэл хэлбэр агуулга руу бид нар бол 100% орсон гэж хэлж байна.
гадаад харилцаа гэдэг түрүүн бид нар нэг сэдв хөндөж байгаа бас орхичлаа. Тэгэхээр гадаад харилцааны хувьд жишээлбэл танаа сургуулийг төгсөөд ч юм уу сурж явах явцдаа шалгалт өгөөд гадаадын танаа сургуультай холбоотой ихтэй сургуулиуд суралцах тийм боломж хэр байдаг вэ? Тийм тэгэхээр гадаад харилцаа гэдэг ерөнхий нэрийн дор бид нар бас ярилцах хэрэгтэй баг. Тэр нэгэнт одоо судалгааны их сургууль Монгол улсын боловсролын анхны судалгааны их сургуульч гэдэг утгаараа олон талаас нь ерөөсөө гадаад хамтын ажиллагааг бол өргөжүүлж хөгжүүлэх нь манай нэн төргийн зорилт байдаг. Тэгэхээр гадаад хамтын ажиллагаа буюу гадаад харилцааны талаар бол бид нэр бас олон талаас нь ярьж болно. Эхлээд би ерөнхийдөө тэр оройн бакалаврын сургалт буюу ерөнхийдөө сургалттай холбогдолтой гадаад хамтын ажиллагааны талаас нь би яриад бүрсэн захирал судалгаа бусад чиглэлээр нь бас ярих байхаа гэж бодож байна. Тэгэхээр гадаад хамтын ажиллагаа гэдэг маань ерөөсөө зөвхөн гадаадын ихтэй сургуулиудыг Монголын бас хэрэглэх зэргийн сургуулиуд буюу эрдэмтдийн байгууллагуудаа ер нь л өргөн хүрээтэй хамтарч ажилладаг. Тэгэхээр манай энэ бакалаврын сургалтын дээр бид нэр гадны ихтэй сургуулиуд эрдэмтдийн томоохон байгууллагуудаа хамтарч ажилладаг л да. Тэгээд энэ англи хэлний орчуулагч бэлтгэх оройн сургалтанд явж байгаа хүмүүс маань тэтгэлэг хөтөлбөрүүдэд нэлээд амрагдсан байж байгаа. Америкийн нэгдсэн улсын томоохон бас ихтэй буюу Pacific States University гэдэг байгаа. Номхон талын бас нутгийн их сургууль. Тэгээ ORT техникийн их сургууль хоёр дээр бол манайх бүр шилжих хөтөлбөр, кредит шилжүүлэн суралцах хөтөлбөр явуулаад амжилттай явсан байж байгаа. Энд бол 3 ч удаа бүхэлдээ багууд явчихсан байж байгаа. Үүнээс гадна манай дээр одоо яг нэг том төсөл хэрэгжиж байна. Энэ нь болохоор Европын холбооноос хэрэгждэг Erasmus Plus гэдэг хөтөлбөр байж байгаа. Энэ Erasmus буюу Европын холбооны энэ дэлхийн хөгжиж буй орнуудад зориулсан тэр дундаа дэлхийн хөгжиж буй орнуудын дээд боловсролын системийг хөгжүүлэхэд зориулсан энэ олон улсын төсөл бол 2015 оноос эхэлж байгаа. Ер нь бол одоогийн байдлаар бол 5 жилээр хэрэгжих ёстой энэ төсөлд тэтгэлэгт хөтөлбөр байгаа. Энд манайх хамрагдаж анхны Монголоос анхны сургууль болсон MNG Улаанбаатар 01 кодтой анхны сургууль байгаамаа. Тэгээд энэ хөтөлбөр дээр бол оюутны кредит шилжүүлэх хөтөлбөр, багш шилжүүлэх хөтөлбөр гэсэн ийм хоёр том хөтөлбөр хэрэгжиж байгаа. Ерөөсөн анх удаа бүр хэрэгжиж байгаа хөтөлбөр. Энд одоо манайх оюутнууд хамрагдаад явж байна. 2 оюутан очиод Европын холбооны улсад суралцсан байна. Одоо 9 сард 1 оюутан явах гэж байна. Багш шилжүүлэх хөтөлбөр дээр бас яваад ирсэн байж байна. Тэгэхээр дараагийн багш нар маань оюутнууд маань ингээд семестр болгон 2-3 ингээд яваад 5 жил үргэлжлэх ийм төсөлт хөтөлбөр, тэтгэлэг төсөлт хөтөлбөр байгаад байгаа. Үүнээс гадна одоо бас яг манайха Европын холбооны бас нэг тэтгэлэг хөтөлбөр буюу Erasmus Mundus гэдэг хүмүүс аягүй сайн мэддэг. Энэ залуучуудын чадварыг бэхжүүлэх юм төсөлт хөтөлбөр бас байж байгаа. Бас Европын холбооны. Энэ хөтөлбөр дээр манайх яг хамрагдах гад болцлоо хангачаад байна. Тэгээ энэ Erasmus-ийн тэтгэлэг хөтөлбөрүүдээр ерөнхийдөө бас болцол хангах сургууль болно гэдэг маань бас бидний ажлын үр дүн бус гэж харагдж байгаа. Бидний өмнөх сургалтыг явуулж ирсэн. Тэгээд Erasmus Mundus хөтөлбөрөөр манайх одоо Оросын холбооны улсын улс төмний найрамдлын их сургуулиуд руу одоо ер нь бакалавр, магистр, докторийн ер нь оюутнуудыг бүгдийг ингээд шилжүүлэх, солилцох ийм хөтөлбөр одоо эхлэх гээд 10 сард эхлэх гээд бэлтгэлээ хангаад байж байна. За мөн дараагийн нэг юу бол ерөнхийдөө англи хэлний орос хэлний чиглэлүүдээр орос хэлэн дээр мөн бас манайх Пушкиний нэрмжит сургууль гэдэг хүмүүс аяг мэддэг орос хэлний дэд сургуулиуд байсан. Пушкиний нэрмжит хэл зохиолын их сургуульд бол манай оюутнууд тэтгэлэг хөтөлбөрт бас хамрагдаад яваад ирсэн. Энэ үргэлжлээд явна. Мөн Японы хэлний орчуулагчийн чиглэлээр суралцж байгаа оюутнууд маань Японы Хоккайдо мужийн Хоккайдо мужийн Гакугакуны их сургуульд солилцоогоор яваад ирсэн. Бас Шовогийн эмэгтэйчүүдийн их сургууль гэж байдаг. Тэр сургууль руу одоо тэтгэлэг хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Ингээд яриад байхаар тэтгэлэг хөтөлбөрүүд олон байна. Тэгэхээр энэ тэтгэлэг хөтөлбөр ярьдгийн учир нь юу вэ гэхээр нэгэн хүмүүс мөнгөө зарж цагаа зар сургаж байгаагийн учир бид нар бас оюутнуудаа ямар нэгэн байдлаар аль болохоор хаана ямар боломж байна дэлхийн хэмжээнд төр сургалтанд гарч байгаа боломжуудыг ерөөсөө хүүхдүүдтэй олж ихийг хичээж байгаа. Энэ чиглэлээр одоо энэ гадаад харилцаа хамтын ажиллагаа сургалтын дээр нэлээд бэхжүүлэх, хөрвүүлэх чиглэлтэй ажиллаж байна гэж бас хэлж байгаа. Нэлээд том боломж судалгааны чиглэл тийм ээ. Судалгаа эрдэм шинжилгээний чиглэл. Судалгаа эрдэм шинжилгээ гэдэг бол өөрөөр хэлбэл бусад одоо ихтэй сургуулиудын хувьд манайд сургалт явж байгаа. Манайд бол нэгдүгээр судалгаа, хоёрдугаар сургалт. Тэгээд судалгааны үндсэн хэлбэр бол ерөөсөө олон улсын жишгчтэй юм байна. Төсөл хөтөлбөрүүд, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүд. Энэ дээр эрдэмтэд энэ төсөл хөтөлбөрийг одоо санаачилж төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд энэ процессд одоо магистрант, докторантууд судалгаа хийгээд
төслийн хүрээнд. Тэгээд тэр судалгааны үр дүндээ бол өөрөө магистр докторийн зэрэг хамгаалж байна. Нөгөө талаас тэр төсөл хөтөлбөрийн үр дүн бол улс орны бүс нутгийн дэлхийн хөгжилд бол энэ толгомц асуудлуудыг шийдэхэд төв нэмрээ оруулах ёстой. Тэгээд тэрний ганцхан жишээлбэл манай дээр бол шинжилгээний доктор Зэгма докторийн удирддаг хэлний бодлогын үндэсний академи гэж бий. Энэ академийн хүрээнд бид нар үндэсний одоо даяаршлын үеийн хэлний бодлогын ийм төсөл, олон улсын төсөл, даяаршлын үеийн үндэсний хэл гэсэн ийм төсөл Орос Монгол хэлний хүрээнд хийгдсэн. Энэ төслийн үр дүнд бид нар жишээлбэл одоо улсын их хурлаар хэлний хууль батлагдсан шүү дээ. Энэ хэлний хуульд бол манайхаас ажлын хэсэг гарч ажилласан. Тэгээ энэ төслийн хүрээнд бол одоо хэл шинжилгээний чиглэлээр, хэлний соёл судлалын чиглэлээр олон докторууд одоо докторийн зэрэг хамгаалаад одоо Монгол дахь англи хэлний бодлогын асуудлуудаар бол олон докторууд зэрэг хамгаалж байна. За тэрнээс гадна би ганц хоёрхан төслийг нэр дурдаад хэлэх юм бол жишээлбэл шинжилгээний доктор Бат Эрдэнэ удирдах байгаа Сансрын холбоод хамтлагийн үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр байна. За мөн Бат Эрдэнэ докторийн хариуцж байгаа хүнсний болон хүмүүнлэгийн өргөн хэрэглээний барааны хяналт шинжилгээ удирдлагын мэдээллийн интеграцчлсан систем байгуулах хөгжүүлэх хөтөлбөр байна. Энэ бол бас одоо ийм олон улсын төсөл байгаа. За дээрээс нь Халимгийн их сургуультай хамтарсан Халимаг Монголын гендрийн төлөв байдал. Шаваагийн их сургуультай хамтарсан одоо Азийн гендрийн онцлог гэх мэт ийм одоо бүс нутгийн хэмжээний ийм олон улсын төслүүд хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл бол үндсэндээ одоо манай сургуулийн үйл ажиллагааны гол чиглэл. За дээрээс нь одоо мэдээж хэрэг салбарын тэргүүлэх эрдэмтэд энэ одоо 8000 гаруй төгсөгчдийн дотор 140 хүн докторийн зэрэг хамгаалсан гэж хэлсэн шүү дээ. Энд бол одоо олон 10 гавьяатнууд, алдарнууд бүх хүний танил болсон ийм хүмүүс бол манайхыг төгссөн. Жишээлх юм бол одоо Чимцээ байна. Чимцээг бол дуучин гэдгээр мэднэ гэтэл хэл шинжилгээ ухааны докторийн зэрэг Дариганга дууга хэлний соёл судлалын үүднээс судалсан бүжигчин гавьяач жүжигчин Бэх Бат байна. Монгол бүжгийг мөн соёл судлалын үүднээс судалсан. За дээрээс нь Даваер доктор одоо Монголын жижиг дунд үйлдвэрийн бодлогын асуудлыг анх удаага судалсан. За доктор Сүхбаатар бизнесийн удирдлагаар хамгаалсан мөн. Сүхбаатар бол байгууллагын онолын хүрээнд одоо Монголын байгууллагуудын менежментийн онцлог. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр манайд бизнес, эдийн засаг, улс төрийн бүхэл салбарт тулгамдж байгаа ямар асуудлуудаа энэ салбарыг одоо судалгааг нь анхдагч байдлаар хийсэн ийм салбарын тэргүүлэх эрдэмтэд төрж гарч байгаа гэдэг бол манай одоо нэг 109-ны онцлог хийгээд бахархал гэж ингэж хэлж болох юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл нийгэм хөгжлийн шинжилгээ ухааны орчин үеийн салбаруудаар уламжилт судалгааг бол бид нар буруу гэж байгаа юм биш. Тэрийг цааш нь улам өргөжүүлээд тэгээд орчин үед дэлхий хаашаа явж хаана судалгаа хийж ийн тэр чиглэлд Монголын асуудлуудыг тэгээд бүс нутаг дэлхийн хэмжээний асуудлуудтай холбож судалж байгаа юм хөгжилтэйгоо хөлнөлн алхах гэсэн үг. За тэгэхээр бидний ярилцлагыг бас дуусах төгсч байна. Тэгэхээр сургууль хаана барьж байгаа вэ? Яаж холбогдох вэ? Яг одоо эсэлт явж байгаа юу шаардлагатай вэ? Эсэлт явж байгаа юу гэдэг тал дээр мэдээлэл өгч. Эсэлтүүд явагдаж байна. Манайх бол ерөнхийдөө дөрөв нар мандах хэлсэн сургалт, судалгаа, сургуулийн менежмент бол маш тийм уян хатан тухайн цаг үеийн мэдэрсэн ийм байж иж одоо үйл ажиллагаа амжилттай явагдана. За манайх эсэлт бол жил болгон 10 сарын 1 хүртэл явагдаад 10 сарын 1-нд одоо Эрдэнэ сургуулийн хичээлийн шинжилгээг нэг талбай ёсоор болдог. За тэр хүртэл бол эсэлт явагдаж байна. За эсэлтэнд одоо бүрдүүлэх материал нэг талаас сурталчилгаа болох нэ дээ тийм. Харин тийм. Өөрөлд өмнөх шатны боловсролын дипломо нотариатаар батлуулаад иргэний өмнөхний холбортой тэгээд манай дээр анкет бөглөөл зурагтайгаа ирнэ. Ингээл болоо. Хялбархан л юм байна тийм. Сургуулийн байрлал бол бүх хүн мэдж байгаа байлгүй өөрөө ордны зүүн тал хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хажуудад 17 давхар сайхан барилга баригдаад 10 сард үндсэндээ ашиглалтанд орно. Энэ сургууль ашиглалтанд орохоор бол манайх яг одоо орчин үеийн техник, технологи сургуулийн орчин бүрдсэн ийм сайхан орчин суралцагчтай хүлээж авна. Эрдэнэ их сургуулийн энэ жил хичээлийн шинжилгээ бол шинэ байранда маш онцлогтойгоор хэлсэн. Шинэ зүйлтэй хэлсэн. Танд шинжилгэцүүд байна. Тий, яг сая бас ярьчлаа. Ерөнхийдөө бас нэгэнт бас манай сургуулийг сонирхож байгаа альсын суралцъя гэж байгаа хүмүүс зориулсан мэдээлэл өгөө гэж бодож байна. Тэгэхээр Grad Edu.cg-ийн гэсэн вебсайт байж байгаа. Манай сургууль дэсхийг хүсвэл Grad Edu.cg-ийн гэдэг манай сургуулийн талаарх бит хоёрын яриаггүй буюу сургуулийн талаарх өөрснийх нь бас олж мэдээ гэсэн илүү нэмэлт мэдээллүүдийг тэндээс орж бас мэдэж болох хаа гэж бодож байна. Мөн хоёр төсний маань онцлогчнууд маань мэдхийг хүсэн сургуулийн дараа мэдээлэл авахыг хүсэх юм бол мэдээллийн давтал 1919-50-д бас мэдээллүүд маань орцсон байгаа. Тэгэхээр энэ сургуультай холбоотой мэдээллийг аваад та бүхэн
эсэлтэндээ материалаа бүрдүүлээд жил шинжилтээ ороорой гэж хэлмээр байна.